дасгал, гамшиг үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахаа тооцох, урьдчилан сэргийлэх, амнасаа хамгаалах төлөвлөлт юм. Үрхийхэн бэлэн байдлын төлөвлөгөө гаргах үе. Нэгт эрсдлээ тодорхойлох. Ямар төрлийн аюулт үзэгдэл амьдарч буй орон нутаг тохиолдох магадлалтай гэр бүлээрээ ярилцаж тэмдэглэх. Хоёрт үнэлгээ хийх. Үрхийн эрсдлийн үнэлгээ хийж дээр тэмдэглэгдсэн аюулт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед ямар арга хэмжээ авах талаар ярилцаж гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааны жагсаалт гаргах. 3. Шаардлагатай усны жагсаалтыг гаргах. Онцгой нөхцөл байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудын усны дугаар 101, 102, 103, 105 мөн үрхийн гишүүдийн усны жагсаалт гаргах. Тухайн орон нутгаас өөр газарт амьдардаг ойр дотны хэн нэгний утсыг мөн багтаах хэрэгтэй. 4. Үрхийн гишүүн бүр 2-оос доошгүй уулзах газрыг мэддэг байх. Гэрийн ойролцоо том талбайтай газар сонгох мөн гэрээс хол уулзаж болох газрыг товлож очих зам маршрутыг зурж тэмдэглэх. 5. Хүүхдэд зориулсан төлөвлөгөө гаргах. Гамшиг ослын үед ганцаараа байвал хинт хандах, тэдэнд хэн цэцлэмж зүйлж чадах талаар зөвлөж, аюулгүй газарт байж амнасаа хамгаалахад нь зориулсан зөвлөмж өгөх. 6. Хаанаас ямар мэдээлэл авч болох талаар мэддэг байх. Бодиттой яг сурвалжаас мэдээлэл авах нь гамшигын үед оновчтой шийдвэр гаргахад тустай. 7. Үрхийн бэлэн байдлын багцаа бүрдүүлэх. 8. Тусгай хэрэгцээгээ бололцож бэлтгэлээ хангах. Архаг хууж өвчтэй бөгөөд байнга ямар нэгэн эм хэрэглэдэг бол өвчний түүх болон хэрэглэгддэг эм бэлтгэлээ нөөцлөх. Хэрэв автомат ажиллагаатай тэрэгэнцэртэй бол гар ажиллагааны горимд шилжүүлэх нөөцтэй байх. Хэрэв хөтөч нохойтой бол өөрийн бэлдэх зүйлдээ нохооныхон 3 хоногийн олыг давхар нөөцлөх. Хэрэв чихний аппарат хэрэглэдэг бол нэмэлт зай нөөцлөх. Хэрэв хэл ярианы бэрхшээлтэй бол харандаа цаас биендээ авч явах. Гамшин үед хэрэглэх хүнийг бүрийн үүрэгчинд байвал зохих зүйлсийн жагсаалт. Цэвэр ус, хүнс, анхны цэцлэмжийн иж бүрдэл, эм, дулаан утас, гарч хийдэн, радио, нөөц зай, шүгэл, сонин, лааж өдөнц, аяны үнжил, бичиг баримтын хуулбар, үрхийн болон бэлэн байдлын төлөвлөгөө, орчны газрын зураг, ариун цэврийн багц, скотч, цаас, үзэг, гар утас, үүргэвч, гялгар ут. Төлөвлөгөөгөө хийсэн бол гэр бүлийн гишүүдийн хамтаар дадлага сургууль хийж байнга шинжилэн төлөвлөж байгаарай.